2023-24 онуудад Биоундраг компанитай хамтраад тус компани бүтээгдэхүүн болох биогүм, органик шингэн бордоо, жига ашигт бактерийн бэлтгэлийг ашиглан доройтсон хадлан бэлчээрийг сайжруулах, өтөг бууцанд бол ногоон тэжээлийг тариалж 2 ургац авах гэсэн ийм туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгсэн юм аа. Зуны цагт бол малчид маш олноороо ерөөсөө өнжөө сэлгээгүйгээр бол ашиглаж доройтолд оруулаад байгаа. Витамин нугын бэлчээрийг хашиж хамгаалаад биогүм бордоогоор ургалтын ихэнх үе буюу 5 дугаар сар, бутлаж садаалтын үе буюу 6 дугаар сар 10-аас 15 литр тунгаар гааг бордох ийм туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгсэн байгаа. Ургамлын зүйлийн бүрэлдэхүүн нэмэгдэх, ургамлын өндөр нэмэгдэх, чанарын хэмжээнд бол тайн үр дүн гарсан. Тэгэхээр эдгээрийн үр дүнд бол витамин нугад бол ургацын хэмжээ гаднах бэлчээрээс бол 30-аас 40 центнерээр илүү, доогүй хяналтын бэлчээрээс бол 10 центнерээр илүү байсан. Ургамалд агуулгадах уургийн хэмжээ бол органик биогүм шингэн бордоогоор борцсон талбайд бол 3-аас 4%-аар илүү. За ургамалд агуулгадах эслэг буюу бусад бодисынхоо шингэцийг бууруулдаг энэ бодисын хэмжээ бол 5-аас 6%-аар буурсан гэсэн ийм үр дүн гарсан байгаамаа. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн